За та бүхэнд 26 оны 1-р сарын 30-ны өдрийн мэнд төргий. Хөрөнгөний зах зээлийнхаа 7 хоног тутмын тойм мэдээллийг оруулаагүй 2-7 хоног өнчигдсөн. Нэг тогтмол үзэж байсан бол тэр хүмүүсээс уучлалт хүсье. За үндсэн мэргэжил нэгтлэн бодогч тэгэхээр жилийн эцсийн санхүү тайлан тооцоотой холбоотой нэлээд завгүй байлаа. Ингээд 2-7 хоног үндсэн байгаа шүү. За 1-7 хоногт нь бас асралт гайхам уул руу гараад ирсэн. Нэг заваараа энэ бичлэгээ мөн та хэдтэй дагагч нартайгаа хуваалцнаа. За 1-р сарын 26-наас 30-ны өдрүүдэд 21.8 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан. За оны эцэс болоод жилийн эцсийн санхүүгийн тайлан гаргахтай холбоотой хүлээлт өссөн. За үүнтэй холбоотой ингэж арилжаа нэвтвэх сайжирсан, нэмэгдсэн байна. Тэгэхээр эн чинь өдөрт бараг 4-5 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан гэсэн үг. Энгийн үеэсээ бараг 7-8-9 дахин ийм өндөр дүнтэй арилжаа явагдсан байна. Ингээд арилжаа нэвтгэхээрээ тэргүүлсэн топ 5 компани танилцуулбал нэгт нь CU 6.5 тэрбум. За багцын арилжаа явагдсан. Хоёрт нь ард санхүүгийн нэгдэл 1.3 тэрбум төгрөг. За мөн багцын арилжаа явагдсан байсан. Гуравт нь Хаан банк 759 сая төгрөг. Дөрөвт нь Голомт банк 463 сая төгрөг. Тавт нь Апо хувьцаат компани 429 сая төгрөгийн тус арилжаа явагдаж арилжааны идэвхээрээ тэргүүлсэн байна. Хамгийн их өсөлт үзүүлсэн 5 үнэт цаас гэвэл нэгт нь Тандем 51% өсөлт үзүүлсэн. Хоёрт нь Ногоон хөгжил үндэсний нэгдэл 32%, гуравт нь MJL Aqua 22%, дөрөвт нь Хөсөг Трейд 15%, тавт нь Баян Тэг мөн 15%-ийн тус өсөлт үзүүлсэн байна. Эсвэргээрээ хамгийн их бууралт үзүүлсэн үнцаас за Жүүлчин дэти 26%, Хайби ойл 24%, Дархан хүнс 15%, Евроаз 15%, Хар тархтай 15%-ийн тус бууралтыг өмнөх 7 хоногоос үзүүлсэн байна. Хоёр хамтын хөрөнгө оруулалтын сангийн хувьд за мандал ирээдүйн өсөлт 7.5 төгрөгөөр буурч за хуваар илэрхийлбэл нэг орчим хуваар буурч 955 төгрөгөөр хаагдсан бол үндэсний хөвчлийн сан мөн 0.7 орчим хуваар буурч 87 төгрөгөөр хаагдсан байна. За үндэсний хөвчлийн сан чинь 100 орчим төгрөгтэй байсан. Сүүлийн 7 хоногудад нэлээд буурсан байна. Мандал ирээдүйн өсөлтөөр 20 сая төгрөгийн үндэсний хөвчлийн сан дээр 6 сая төгрөгийн тус арилжаа явагдсан байна. За мэдээ рүүгээ ороход хэд 3 компани санхүүгийн тайлан гарсан байна. За хамгийн ихнийх нь бол Гутал хувьцаат компани 25 оны 4-р улирал буюу жилийн эцсийнхээ санхүүгийн тайланг мэдээлсэн нийтэлсэн байна. За хас банкны тайлан гарсан боловч хөрөнгөний биржийн сайт дээр тавигдаагүй байна лээ. За Гутал компани тайлан гэдүүлээ цусган харъя. Ерөнхий захирал за Ц төмөр гэж хүн байна. За нийт хөрөнгөний дүн нь 15.8 тэрбум төгрөгийн хөрөнгөний дүнтэй юм байна. 713 сая төгрөгийн мөнгө өрөнгө. За тэрбум төгрөгийн дансны авлагатаа зам мөн тэрбум төгрөгийн бусад авлага байна. 5.9 тэрбум төгрөг бусад санхүүгийн өрөнгө гэж юм. За энэ чухам юу байдаг юм бол уг нь бол санхүүгийн тайлангийн тодруулга бүрэн оруулаад иймэрхүү онцгой шинжтэй зүйлсээ тусгаалan тайлбарлсан байх ёстой. Ийм хөрөнгө байгаа юм шүү гээд. За бараа материал 54 тэрбум төгрөг гэж байна. 54 сая төгрөг. За үндсэн хөрөнгө 7 тэрбум төгрөг. Урт хугацаат хөрөнгө оруулалт 25 сая төгрөг. За ингээд нийт төр төлбөр нь болохоор нэг 2 орчим тэрбум төгрөгийн нийт төр төлбөртэй 15.8 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй. За хөрөмтлөгцөө ашигын 5.2 тэрбум төгрөг. За хөрөнгөний дахин үнэлгээний нэмэгдэл 8.4 тэрбум төгрөг. Энэ бас сонин тоо байна. Гэтэл нийт үндсэн хөрөнгө 7 тэрбум төгрөг байгаа. За гэхдээ үндсэн хөрөнгө бол цэвэр дүнгээр буюу хөрөмтлөгдсөн илэгдлийг хассан дүнгээр харагддаг. За тодруулга оруулсан байвал энэ үндсэн хөрөнгөний тодруулга дээрээс харагдах ёстой. Орлогын тайлангийг харъя. За үндсэн үйл ажиллагааны орлого байхгүй. Түрээсээ орлого 7.8 тэрбум төгрөг өмнөх оноос 13%-аар өссөн юм байна. Хүүний орлого 643 сая. За өмнөх оноос 2-3 дахин шахуу өссөн байна. Ингээд ерөнхий удирдлагын зардал 2.9 тэрбум төгрөг өмнөх оноос 10 орчим хувиар өссөн. 5.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Өмнөх хонд 3.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан юм байна. За цэвэр ашиг үзүүлэлт бол нийт хөрөнгө бусад үзүүлэлтүүдэд харьцуулахад бол нэлээд чамлахаар өндөр үзүүлэлттэй гаржээ. За тодруулгыг харъя. Ихэнх компаниуд бол тодруулга оруулдаггүй. За энэ компанийн хувьд бол санхүүгийн тайлангийн тодруулга ямар ч байсан оруулсан байна те. 713 сая төгрөгийн нийт хөрөнгөний чинь 13 сая төгрөг каста байгаа, 700 сая төгрөг нь банкнда байгаа гэж. За нийтлэг дутагдал энэ тайлбар тэмдэглэл хэсгийг ерөөсө бараг оруулдаггүй. Уг нь бол энд за дотоодын ийм банкнд энэ байгаа эсвэл гадаадын банкнд ч юм уу мөнгөтэй адилах хөрөнгөний юм гэдэг нь тэмдэглэлээ оруулвал зүгээр байдаг. За дансны авалга нь 723-аас 9 тэрбумаар нэмэгдээд 8.8 тэрбумаар хасагдаад 947 сая болсон юм байна. Татварын нийгмийн даатгалын авалга нь за 1.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн авалга байна. За нөгөө 1 тэрбум төгрөгийн босод авалга нь болохоор ажилчтай холбоотой авалга гинэ. За энэ чинь
тодруулгын нүүр нь энэнийхээ урд байх ёстой. За санхүүгийн тайлан ийм акрал тайлангийн суурь акрал гэдэг. За энийг уг нь нэлээд сайн дэлгэрэнгүй оруулж өгөх хэрэгтэй. Энэ чинь хувьцаат компани шүү дээ. Бусад санхүүгийн өрөнгө хугацаатай хадгаламжаа энд оруулсан байна. 5.8 тэрбум төгрөгийн хугацаатай хадгаламжтай. За үүнээсээ 600 гаруй сая төгрөгийн орлого олсон байна. За хангамжийн материал 54 тэрбум төгрөг. За үндсэн өрөнгө ингээд оруулсан. Энийг уг нь хэвтэйгээр нь оруулах хэрэгтэй тий. За газрын сайжруулалт. За энэ газрын сайжруулалт юу гэж ойлгодог вэ гэхээр газартай холбоотой түүн дээр баригдсан явган хүний зам хашаа хайс гэх мэт ийм зүйлсийг оруулдаг. За 8.8 тэрбум төгрөгийн барилга байгууламжтай, 348 сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй, 200 сая төгрөгийн тавилга идэвхжлтэй, 18 сая төгрөгийн тээврийн эрхсэлтэй гэх мэт. За үндсэн өрөнгө нь байна. Урт хугацаа хөрөнгө оруулалт Saxo Mongoliad за байхгүй байна. Mon Eat Bulgar компанид 25 сая төгрөгийн хөрөнгө оруулж ирсэн. За 1.6%-ийг нь эзэмшдэг юм байна. За ингээд татварын өрн төрлөөрөө байж байна. 216 сая төгрөг нь аж ахуйн нэгж орлого албан татварын өр, 51 сая нөөтийн өр. За цалингаас утгасан татварын өр нь 20 сая. За хувь хүнд олгосон орлогоос утгасан 1.2 сая төгрөг байх нь. За зардлыг харъя тий. Цалингийн зардал нь 776 сая төгрөг байсан 855 сая төгрөг болж өссөн юм байна. За мэдээж үнэтэй холбоотой нийгмийн даатгал нь өснө. За томилолтын зардал 56 сая байсан бол 24 сая бордож буурсан юм байна. За ашиглалтын зардал гэдэг маань нөгөө ашиглалтын зардлууд те захиалгааны ус дулаан гэх мэт 819 сая байсан бол 926 сая төгрөг болж нэмэгдсэн байна. За ерөнхийдөө бусад зардлууд бол өмнөх оноосоо бууралттай юм уу өмнөх оны төвшөнд байх нэ. За илэгдлийн зардал 418 байсан бол 527 сая төгрөг болж нэмэгдсэн байна. За энэ бол гэхдээ мөнгөөр хэрэгждэггүй зардал байгаа. За ингээд 498 сая төгрөгийн орлого албан татварын зардалтай ийм тайлантай компани байна. Хоёр дахь нь Хасуу мандал хувьцаат компани. За Архангай аймаг нөө. За энэ QR кодтой гарах юм бол энэ тайланг санхүү төрийн сангийн хэлцэнд хүлээгээд авсан байна, баталгаажсан байна гэсэн үг. За батламж мэдээлэл нь байна. За энэ чинь юу вэ ингээд энэ бүдэгхэнтэй баг харагдахааргүй шахуу. За энэ дээр уг нь анхаарах хэрэгтэй байгаа юм да. 1.8 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй. За 830 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй. Харахад айгүй төвхтөө зарим том маань хасагдсан. За 482 сая төгрөгийн орлоготой өмнөх оноосоо бараг 2 дахин шахуу буурсан юм байна. 190 сая төгрөгийн өртөгтэй. Ингээд 291 сая төгрөгийн нийт ашигтай. Ерөнхий удирдлагын зардал 149 сая төгрөг өмнөх оноосоо 10 дахин өссөн юм байна. Санхүүгийн зардал 6.7 сая төгрөг. За санхүүгийн зардал гэж юу ойлгох вэ гэхээр зээлтэй холбоотой зардал, хамгийн том нь зээлийн үнийн зардал, тэгээд зээл авахтай холбоотой шимтгэл, хураамж, үйлчилгээний төлбөр иймэрхүү зардлуудыг оруулдаг байгаа. Ингээд 115.2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ийм компани ахна. Өстой сонсоогүй компани 3 дугаар ангиллын компани ах. За ингээд тайлан байлнгаа ингээд жоохон тод мод тэгээд тодруулга модруулгатаа нь оруулч болгон зүгээр байгаа юм да. Пармал нийлэл яваадах шиг юм те. За дараагийн компани Өндөр хаан хувьцаат компани 28.3 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй. За бараг үйл ажиллагаа явуулдаг юм байна. Өмнөх оныхон тооноотой ижилхэн өөрчлөлтгүй шахав 25 сая төгрөгтэй 3.2 тэрбум төгрөгийн дансны авлагатай. За 25 тэрбум төгрөгийн урт хугацаат хөрөнгө оруулалттай хөрөнгө оруулалтын компани ахна. 1 тэрбум төгрөгийн богино хугацаат зээлтэй. За 181 сая төгрөгийн хүүний өглөгтэй 2.5 тэрбум төгрөгийн урт хугацаат зээлтэй. Ингээд нийт 3.5 тэрбум төгрөгийн зээлтэй юм байна. За үнэтэй холбоотой хүүний өглөг нь 181 сая төгрөг байжээ 25.12 сарын 31-ээр. За ингээд 413 сая төгрөгийн хөрөнгөлөгдсөн алдагдaltaй байсан бол 798 болоо борцсон байна те. Тэгэхээр орлогын тайланг харахгүйгээр тайлан тонд алдагдaltaй ажиллажээ гэж дүгнэж болно. За орлогын тайлан 720 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан юм байна. Борлуулалтын орлого гэдэг чинь ер нь үндсэн үйл ажиллагааных нь орлого. За ямар үйл ажиллагаа явуулаад ийм орлого олсон юм бол доо. Борлуулалт маркетингийн зардал 415 сая төгрөг. Ингээд өмнөх оныхоо зэрэгцүүлэгдэх мэдээллийг тайлагнаг байна те. Уг нь чинь Нягтлан бод хүртгэлийн олон улсын стандартыг санхүүгийн тайлангийн төлөвлөлгөөраа зэрэгцүүлэгдэх мэдээлэл буюу өмнөх оныхоо тайланг заавал тайлангийн дүнг заавал оруулах ёстой байдаг. За ерөнхий удирдлагын зардал 1.8 сая төгрөг, санхүүгийн зардал 685 сая төгрөг гинэ. Нөгөө 3.5 тэрбумын зээлтэй холбоотой ерөнхийдөө зээлийн үнийн зардал гэж ойлгож болно. Ингээд 385 сая төгрөгийн алдагдaltaй ажилласан байх нэ. Ингээд 3 компани тайлан харахад
За эхнийх нь гутал компани те. Ингээд жоохон далийн мөрөө зүрх ингэж яриад оруулсан. За энэ минийг бол ингээ босоо уулгachмаар байгаа байхгүй юу? За хасуу мандлын хувьд болохоор ингээ хит бүдэг тодруулга байхгүй. Зарим тоо маань багтаагүй. За тэгсэн чинь өндөр хааны хувьд болохоор орлогын тайлан дээр өмнөх оны зэрэгцүүлэгдэх мэдээллийг тайлагнаагүй, мөнгөн гүйлгэн дээр ч гэсэн тайлагнаагүй. Нэг жоохон оруулсан болоос хайдаг ийм байдалтай л байна. За голомт капитал маань 12 сарын 22-наас хойш дотоод хөрөнгөний зах зээлийнхаа мэдээллийн таймыг оруулахаа болтсон. Маркетинг подор ямар мэдээлэл байна? За үнд цаасны арилжааны хэмжээ өмнөх 7 хоногоос 3 дахин нэмэгдсэн гэдэг. За 3 байтугай дахин нэмэгдсэн. За хаан банкны хувьцаа 111.8 сая арилжаагаар идэвхтэй хувьцаанд тооцогдов. За хөсөг трейд компани хувьцааныхаа дээд ханшиг шинжилсэн байна. Премиум Nexus нийт хувьцааны 2.1%-ийг зарсан байна. 6.5 тэрбум төгрөгөөр. За бараг ногдол ашиг олгох олгохгүй гэдгээ мэдгдсэн хамгийн анхны компани бах дэвшил мандал гэдэг компани ногдол ашиг олгохгүй гэдгээ зарласан байна. За ард санхүүгийн нэгдэл 1.2 тэрбум төгрөгөөр зарагдав гэд энэ ч нөгөө багцын арилжаа өгсөн байсан. За гутал компани цэвэр ашиг 30%-аар нэмэгдсэн байна. За гутал компани бол сүүлийн 8 жил болго ногдол ашиг олгож байгаа ийм компани юм билээ. За энэ жилийн хувьд бол чамлахаар өндөр өсөлттэй юм ажилласан байна. Цэвэр ашиг нь 30%-аар нэмэгдсэн байна. За эрдэнэ ресурсын хувьцааны арилжаа бас идэвхсэн байна. За энэ чинь бол одоо алт олборлож байгаа ийм компани. Алтны ханш 5200-300 үрж хамгийн дээд үнийн түвшинд өрсөн. За энэ жилийн хувьд бол 6000 хүрнэ гэсэн юм таамагуд ч нэлээд яваад байгаа. За иймэрхүү мэдээллүүдэд та бүхэн маркетинг болон голомт капитал тэгээ Монголын хөрөнгөний биржийнхаа вебсайтаас дэлгэрүүлээд харах боломжтой шүү. За цаашид 7 хоног тутмынхаа мэдээллийг болж өгвөл оруулахыг бодно. Гэхдээ үзэлтийн тоо хангалттай байх юм бол орон сууцны буцаалт авч байгаа бол энэ талаар бас мэдээлэл оруулсан байгаа, бичлэг байгаа. Санхүүгийн тайлан илгээхтэй холбоотой зааварах хүсвэл мэдээлэл байгаа.